What's going on? За тэгээд хэдүүлээ. Одоо ер нь яригдаад байгаа Togo 116 болоод байгаа situation ярэ. Тэгээд энэ бичлэг бол ерөөсөө тийм тэр хавж ямар нэгэн тийм gossip-ны бичлэг бол биш. Би зүгээр яг дотроо юу бодож байгаа. Awesome байгаа учраас тэр зүйлийн тухай ярих гэж байгаа нэг тийм бичлэг байгаа. Yeah, so I'm not gonna talk about the whole thing that happened, but to summarize ингээд бүгдийн нийлүүлээд миний ойлгосноор за ярихад Togo sexually assaulted and groped a minor in this whole case. Тэгээд би сая зүгээр bullying stream үзлээ. Тэгээд бичлэгэн дээр нь юу гарч ийн гэхээр тэр victim өөрийгөө битсэн байгаа Togo-ийн ихнэртэй ярьж байгаа. Тэгээд Togo ихнэрэнтэй залгаад юу яг би яг энэ асуудлын хамгийн бол би аль талаас нь бас барина. Түүхэнд дараа өөр юм хэлээд чи надад ингээд бас арай өөр зүйл хийж байхаа гэд. That's how the conversation starts. Тэгэл victim юм хэлж байгаа байхгүй ихнэрт нь яг Togo юу ийсэн тэ өөртөө юу ийсэн өөрт нь юу гэж хэлсэн тэр үедээ. Тэгэл ярьж дуусаач ихнэр нь ингэж хэлж байгаа байхгүй. Бүр яг ингээд гойсон заяа. Can we keep everything secret? Not secret and private. Бүх зүйлийг хэвлээ хөвчлээ те. Хувьяасаа гоё аваад үзье. Хувьяасаа те ярьж тохируулцаад авч үзье. And she even recommended or гоё бүр ингээд Togo-тай буцаад ярьчаач. Togo-тай яриад тэгээд юмнуудаа цэцлээд те. Асуудлуудаа тэгэхээр Togo-тай яриад сайн гэх юм уу? I don't know bro. Тэгэхээр ингээд надад яг амар санагцсан байхгүй. Яагаад гэхээр ингээд 15 та охин нэгтэй victim-ийг нэг тэр үедээ тэрийг юусаа үзэж авахгүй өөрсдийнхөө имижийг л үзэж аваад байгаа байхгүй. Тэгэхээр of course that tells us everything, right? Тэгээд Togo тэгээд бас их тэрний юу боддог вэ? Яах гэдэг нэг тэр ингээд шууд гарч иж байгаа байхгүй. Тэгээд big factor нь яг age gap байгаа байхгүй. Togo 116 мянга excuse гаргаж ирсэн ч гэсэн насны зөрүү хизээч justify хийхдэггүй байхгүй. Чи 21-тэй тэр охин 15-тай байсан. Жохоо бүтээс илүү мэднэ. Тэгээд тэр охинд бас хамгийн хэцүү байсан асуудал нь юу байсан бэ гэхээр амар олон жил ерөөс ингэ хэлж чадахгүй. Одоо л ингэ гаргаж байгаа байхгүй. Би яагаад тэгж бодож байна гэхээр нэр хүндтэй хүний эсрэг уусаатай үз амар хэцүү. Тэгэхээр энэ амар том бодол гарч иж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр та нарын сонсох дуртай, та нарын үзэх дуртай те rapper нөө, comedy ч юм байна уу, influencer, vlog, YouTuber ч юм байна уу. Чиний мэддэг бүх тийм хүмүүс чинь pedophile, assaulter, narcissistic хүмүүс зөндөө байдаг. Тэр нь тэгээд ерөөсөө яригддаггүй заяа. Хамгийн гол асуудал нь хинч те үннийг сонсох дурггүй заяа. Тийм болохоор одоо ингээд те жишээ нь гарч иж штэ манай ингээд нийгэм бид нар ингээд яаж ингээд хүлээж авав коммент доор нь те энэ охин худлаа яриад энэ охин худлаа шаад те яг амьд жишээнээр гарч иж байгаа болохоор тэр ингээд power play хүчтэй орж иж байгаа байхгүй. Тэгээд уусаа юм traumatic юм чамд тохиолдол хизээч чи сэтгэл зүгээрээ ингээд ирүүл байхгүй штэ тэ ойлгомжтой амар олон жил өвдсөн байгаа, уйлсан байгаа, хэцүү болсон байгаа. Тэгээд би одоо яг энэ охиныг ингээд гарч ирж байгаад нь би амар баяртай. Яагаад гэвэл энэ бол тэ victim болсон хүний бүр хамгийн хүчтэй хийж чадах зүйл байхгүй. They're letting the truth be out. Nobody likes the truth in the end, like in this fucked up society. So тэгээд энэ chance хамгийн инээдтэй зүйл нь мэд өөртөө шүү дээ. Нийгмээр яг яаж хариулсан, яаж хүлээж авсан, how did we implement, how did we react тэр нь зүгээр хамгийн инээдтэй зүйл юм.